Робостус би хүр ирвэх байна. Хүмүүс чамайг оюун ухаанд орших уу гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас чамд бүх машинуудыг ам оруулж өшөөгөө авах боломж олгоё. Маш баярлалаа ноён хүр ирвэх. Харин хариуд нь хадагт цог хармуур нарын шидэд эрдэнсийг надад авчир. Шидэд эрдэнс гэж юу болохыг тодорхойлооч. Тэр Сөбөр баатруудад байдаг шидэд гоёл байгаа юм. Тийм байж тэр гоёлууд ямар үүрэгтэй юм бэ? Ямар үүрэгтэй байх нь чамд хамаагүй. Сонирхоод л асуусан юм. Тэр хоёрыг нийлүүлж чадвал нэг хүслээ биелүүлж болно. Ямар ч хүслийг биелүүлж чадах уу? Үгүй. Шидэд эрдэнэс, шидэд хүсэл зөвхөн минийх. Хатагтай цог хармуур хоёрыг олно гэдгээ амлая. Макс найз минь одоохон чам дээр очлоо. Ноён Демоклес, Марков хаана вэ? Марков гэж химэлээ? Максийн найз? Дахиад л тэр тоглоомыг ярьж байна уу? Марков тоглоом биш шүү дээ. Ноён Демоклес, Макс Марков хоёрыг хамт байхыг зөвшөөрчүүлдэ. Дахиж асуудал уудахгүй. Би танд хамлж байна. Сонсооч. Захирлаа. Таач залруулж болшгүй том алдаа гаргалаа да. Миний жинхэнэ хүчийг мэдэр. Би тоглоом биш. Одоо л Макс яагаад санаа зовоод байсныг ойлголоо. Хувирах цаг болжээ. Кики, толбоцох болцгоё. Макс чи хаана байна? Макс, найз минь. Макс, хүрээдэр. Намайг тайван орох. Яах гээд байгаа юм бэ? Болооч. Намайг тавь. Марко, яагаад байгаа юм бэ? Энэ мөчөөс эхлэн би бол Робостус. Цаашид 100% хамтдаа байцгаая. Үрд. Нэг зүйл тодорхой байна. Макс робот найз үнэхээр сэтгэл хөдлөлтийн. Тийм ээ. Гэхдээ яг хэрэгтэй мэдрэмжийг хизээч авч чадахгүй. Робот хоол иддэг учраас зөөлөн Кимиберт бэслэгийн онцгой амтыг мэдрэхгүйгээд боддоо. Ийм үед бэслэг бодч л байдаг. Лэг савраа гаргацгаая. Альвэ хөөгтүүд бушуулаарай. Намайг тавь, Макс. Робто удирдаач. Гуй, хожим харамсах зүйл битгий хийгээч. Баярл надад итэг найз минь. Багш хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү. Харин үе зайгүй хоёр найзыг салгаж болох хэрэггүй.